Эфес 2 дугаар бүлгийн 8-аас 10 дээр нэгүслийн учир итгэлээр аврагдсан нь та нараас бус харин Бурхны бэлэг бөгөөд үйлсээр чинь биш тул хинж үл сайрхах болно. Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн түүний бүтээл мөн биднийг эдгээрийн дотор яваасаа гэж Бурхан урдаас бэлтгэсэн билээ гэсэн байна. Амен. Өөрөөр хэлбэл өнөөдөр бидэнд өгөгдсөн энэ өдрүүд, он жилүүд энд бас асуудлуудын донд бас ерөөлүүдийн дотор биднийг ингээд Бурхан сэтгэл хангалуун баяр хөөртэйгээр алхаж гიშгээрээ итгэлтэйгээр амьдраасаа гэж Бурхан бидэнд энэ замыг урдаас тавьж өгсөө гэж хэлсэн байна. Заримдаа бид нар амьдралдаа тулгарч байгаа асуудлуудыг шууд өөрчлөө шийдэл явах гэдэг. Зарим асуудал бол бидний хараа хяналтаас гадуур байдаг гэдэг бид нар ойлгосон цагтаа зүгээр шууд бууж өгч байгаараа гэж хүсэж байна. Зүгээр орх. Бурханы гарт орхоорой гэж хүсэж байна. Тэгээд тэр он цаг тэр өдрүүдийг та өөрөө туулах хэрэгтэй боллоо гэдгийг ойлгоорой гэж хүсэж байна. Роми 12-ын 3-аас 8 дээр надад сойрхогдсон нэгүслэр би та нарын хүн нэг бүртжин хэлье. Өөрийнхөө талаар бодох ёстойгоос илүүгээр бүү бот. Харин Бурханы хүн бүрд ногдуулсан итгэлийн хэмжээний дагуу эрүүл ухаанаар бодоо. Нэг биед олон эргэтэн байдлын адил мөн бүх эргэтэнд ижил үйл ажиллагаа байдаггүйн адил бид олуулаа Христэд дотор нэг бие бөгөөд хүн бүр нэг нэгэндээ эргэтэн юм аа. Бидэнд өгөгдсөн нэгүслэр бэлгүүд маань ялгаатай. Иш үзүүлэг нь итгэлийнхээ хэрээр тийм ээ үйлчлэл нь үйлчлэлээр сургагч нь сургаалаар ятгагч нь ятгалгаар өгөгч нь өгөөмрөөр удирдагч нь хичээнгүй зүтгэлээр өршөөгч нь баяртайгаар үйлдэл гэж хэлсэн байна. Амен. Бурханы заарч буй Бурхандаа үйлчлдэг хүн ямар хандлагатай байх ёстой. За Библиэлд бол servant, service, тийм ээ serve гэсэн ийм үгтэй англи Библиэлд 1100 гаруй удаа дурддагдсан байгаа гэж хэлсэн. Энэ 1100 гаруй удаа гэдэг чинь маш олон хэмжээгээр дурддагдсан байна гэсэн үг. Маш олон хэмжээгээр. Тэгээд Библи чи өөрөө нэг 1000 гаруй ишлэлтэй л байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр ишлэл болгон дээр барыг дурдсан юм шиг ингэж олон дурддагдсан байна гэсэн. Яагаад гэдгийг бол бид өнөөдөр юу гэж харах вэ гэхээр бид Бурханд үйлчлэхээр дуудагдсан хүмүүс гэдгийг бид нар харж олно гэсэн. Хэрэв Бурхан бидэнд ямар нэгэн болцол тавиад хугацаа цэргийн алба хаасны дараа одоо агуу их хэрэгчлөөнд хүргэн гэсэн бол бид нар яах вэ? Тэ? Эсвэл та нар аврагдсан, өршөөгдсөн учраас үйлчлсэн ч болно, үйлчлэхгүй байж ч болно, сайн дурын үйлчлэлд байгаамаа гэд ингээд тэгж хэлсэн бол бид нар үүнд яаж хандах байсан бол Бурханд үйлчлэх гэдэг. Хэрэв Бурхан болцол тавиад за чинь эхний 5 жилээ нэг айтайхан үйлч тэгээ дараа чи яасан ч яахгүй гэсэн бол бид нар өнөөдөр 5 жилийн дараа санаа амар ингээд явж болох байхгүй. Юу дуртагаа игээд өөрийнхөөрөө яваад ингэж болох. Гэтэл Библиэлд тийм үг ерөөсөй байхгүй. Хугацааны тухай яриаггүй. Тэгээ бодох дээр бид нар юу гэж хүлээж авах вэ? Энэ амьдралаараа, энэ насаараа, энэ насны амьдралаараа бид нар Бурханд үйлчлэх хэрэгтэй болж байна л гэсэн үг. Өнгөрсөн 7 хоногт төгөлдөр бид хоёр нэг юу агаад зав гараад бид хоёр нэг Малком ах дээр очисон байгаа. Тэгээд нилээн хэцүү тийм хавдартай болчихсон байгаа шүү дээ. Ер нь зүгээр яг бид хоёр уулзаа ярьж байхад тэр ингээд уушиг нь бол ер нь ингээд амьсгалах жоохон хэцүү болцсон. Pancreas гэдэг чинь юу вэ? Энэ чинь нойр улчирхаа. Нойр улчирхаа хавдар гэж авах үедээ нөгөөх нь өөр олон технологи ингэж бас үсэрхийлсэн тийм байдалтай байгаа юм байна. Бид нарыг ингээд очисон чинь нөгөө сэтгэл нь хөдлөө догтлоо нөгөө чинь нөгөө инэрл сүмийнхнаас тэг Grace цуглааныхнаас ирчлээ гэд бүр амар догтлоод нөгөө сүултээ бүр ингээд амьсгалж чадахгүй болоод бүр валарсан юм болсон шүү дээ. Тэгээд сүмийнхнийхаа хүүхдүүдээр бичүүлж авсан нэг урмын хүүхдээ захаа хүргэж өгөөд сүмээсээ бас бид нар нэг юм хандив тусламжийн юм авчиж өгсөн өөлж байгаа. Тэгээд гол нь одоо нэг удаан юм ярих боломж жоохон ховор эсвэл бид нэг багхан шиг ярьсан. Гэтэ мань хүний биднийг хараад хамгийн дөрөв хэлсэн үг нь юу гэхээр залбирч өгөөч гэсэн баг. Тэгээд бид хоёрч босоод залбирсан. Тэгээд бид нар мэдж байгаа үргэлжлүүлээд бид нар залбирх болно гэдгийг амласан байгаа. Тэгээд хүн амьдралдаа янз бүрийн байдлаар ингээд байдалд орно гэдгийг бид нар одооноос ойлгоод тэгээд гисэн ч ер нь зүгээр тэр өвчтөө байна уу, тэ одоо юм хорионд байна уу, хаана байна. Бурханд залбирахад ерөөсөө хинч хориг тавьж чадахгүй шүү дээ.
Тийм ээ. Тэгэхээр бурхандаа залбирлаараа үйлчлдэг хүртэл ингэжтэй байхыг бид нар байх боломжтой маа гэдэг хэлхийг хүсэж байна. Тэгээд хэдий гар хөл маань хөдөлж чадгаа байгаад хүч тэнхээгүй болоод өндөр настан болцсон хойноч бид нар залбирсдаг хүн байж олно л гэсэн үг байх гэдэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бурханд ерөөсөө бид нар энэ насныхаа амьдралын бүх өдрүүдэд бид нар үйлчлэхээр дуудагдсан гэдэг бити мартаараа гэж хүсэж байна. Библи бидэнд яг ямар үйлчлэгчийн тухай ярьсан болоо. За би ерөнхийдөө нэг Библиэлд гардаг юм үйлчлэг бурханд үйлчлдэг хүн байдаг тэднээс харагдсан юм нэг юм шинжүүдээс 7-г нь авсан байгаа. За хамгийн түрүүнд даруй байдлын тухай ярьсан. За бид нар өнөөдөр Mother's Day тий ээжүүдийн өдөр гэдэг бараг дэлхийн нийтээр л англи хэлтэй Christian шашинтай бүх улсууд бараг хийж байна. За бид нар яг нэг Мартин Амныг ч юм уу ингээд их хурсын баярыг ч юм уу ингээд бидний том аваад үзчихдэг учраас энэ өдрийг бид нар хайхтар тэмдэглэж ирээгүй байгаа. Гэхдээ бид нар энд бол ер нь тэр нэлээд дадчих шүү. Эмэгтэй хүний тухай одоо Библиэр их олон газар байгаа сайнтай муутай янз бүрийн байдлаар бичсэн байгаа. Тийм ээ. Ирчүүдийн тухай бүр их бичсэн баг. Тэгээд тэр цөөх эмэгтэй хүмүүсийн тухай цөөхөн ингээд ишлүүд байгаа. Гэхдээ тэнд ихэвчлэн магтсан байдгийг та нар мэдв үү? Ихэвчлэн магтсан байдаг байхгүй. За тэгсэн бүр нөгөө хамгийн одоо 13 тэгш байж болно тэгж харагдаж болох эхнэрийн тухай сургаалт өгсөн номын хэдгээр бүлэг дээр байдаг лээ. 31-р бүлэг дээр манай эмэгтэйчүүд бол айгу тэр хэсгийг сайн уншдаг юм байна шүү дээ. Тэгэхээр тэндээс их үлгэр авдаг гэсэн утгатай байна та. За тэгсэн тэн дээр гарч байгаа тэр эмэгтэй бол ерөөсөө яг тэр эмэгтэй амьдралыг дагуул бид нар баларна шүү дээ. Тэ бүр ингээд шинжгөө юм оёосоо тэр өөр нь унтдаггүй эмэгтэй. Тэ. Яа бүр ингээд 8 хийгээд ингээд ерөөсөө хувц хундарна гэдэг бүр хаавсан гадаадаас ирээд ингээд далайн онгоц бүр тээвэрлэж ирдэг мэрдэг. За тэр бол ер нь жоохон бас яг тэрийг даах юм бол хөлдөн чирэгдэн шүү зэ. Гэхдээ тэнд ингээд яагаад Библиэлд тэрний тухай яриад тэрнийг хэлж байгаа тэр одоо тэ нэг эмэгтэй нэг одоо настай эмэгтэй өөрийн хүүд эхнэр чинь ямар байвал ямар шин чанар эхнэрээс ч юм харагдж ивэл сайн бай гэдгийг хэлсэн зөвлөгөө байхгүй юу ер нь бол. Ээжийг нь хэлж байгаа зөвлөгөө гэсэн үг байхгүй. Тэгээ тэн дээр юу гэж байдгүй гэхээр тэр даруй байдал болон зөвхтэй байдлаар хувцалсан гэж бичсэн байгаа байхгүй юу. Тэгээ ингээд бодоод үзсэн чинь Библийн бас өөр хэсэг дээр өөр хин нэгний тухай хэлэхдээ тэр зөвхт байдлын болон даруй байдлын даруй байдлаар ингээд өөрийгөө хувцалдаг гэсэн тийм санаа гарч байгаа. Энэ бурхны тухай ярьж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ бурханлаг эмэгтэйд бурхны шинж чанар байна гэдгийг хэлээд байна гэсэн. Тэгвэл бурханд хайртай, бурхантай ойр байдаг, бурхны дотор амьдралыг, бурхан өөрийнхөө амьдрал дотор байгаа тэр нэгнээс бурханы алдар харагдана гэсэн санааг би хэлэх гээд байна гэсэн. Тэгвэл даруй байдал гэдэг бол бид бурханыхаа өмнө нэгдүгээр даруусах ёстой. Тэгээ бид нар бусдын өмнө бас бурханыгаа бодохдоо бас даруусдаг байх ёстой тий. Худлаа дөрвөн шиг жинхнээсээ бид нар даруй байх ёстой. Тэгэхээр үйлчлэгч хүн бурханы болон бусдын өмнө даруй амьдрдаг нэгэн байх ёстой. Даруй байдал гэдэг бол хизээж бид нар залбираад эзэн минь намайг даруй болгоод өгөөч. Тэгээ би одоо их олон жил ярьж байгаа. Бурхан минь эзэн минь намайг даруй болгоод өгөөч гэдэг залбирал бол хамгийн аюултай залбирал шүү дээ. Гар чин таныг бардамнуулаад байгаа бол гарын чин тастаа хайчихна л гэсэн үг. Бурхан тийм эрх мэдэлтэй шүү дээ. Тэгжээс та даруй болж ивэл яах вэ? Тийм ээ. Тэгэхээр даруй байдлын талаар залбираад аваад даруй болдог тухай Библиэлд ерөөсөө байхгүй. Юуны тухай ярьж байгаа гэхээр хүн даруй байдлыг өөрөө сонгодог тухай ярьж байгаа. Би бурханыхаа өмнө даруйсыг би өөрөө сонгоно л гэсэн үг байхгүй. Тэгээ ингээд энэ чинь бурхан бидэнд бас биднээр ингээд нэг үйлдүүлэх нэг зарим нэг хэсгийг үлдээчихэд байгаа байхгүй. Тэгэхээр энэ даруй байх гэж ярихаараа л ерөөсөө бид нар энийг сонгодог гэдгийг л ойлгоо. Тэ? Тэгэхээр энэ бол бидний хяналтаас шалтгаалдаг зүйл байгаа байхгүй. Тэгэхээр бурханыхаа тухай илүү их мэддэг хүн, бурханы үгээр амьдардаг хүн өөрөө ирэхгүй л даруусна гэсэн үг шүү дээ. За би ч одоо өнгөрсөн удаад бид нар чинь ямар хичээл үзлээ? Хэрвээ эзэн хүсвэл гэдэг те. Эзэн хүсвэл гэдэг чинь бас даруусгах байгаа шинж шүү дээ, тийм ээ? Аль нэг зүйлээ би өөрөө энийг хийж, би ингэчий гэхээс илүү эзэн хүсчээвэл би энийг эзний хүслийн дагуу хийхийг эрхэм болгоно гэж даруусж байна гэсэн үг байна. Хоёрдугаарт нь талархдаг хүний тухай ярьж байгаа.
Үйлчлдэг хүн бол. Тэгээд бурхан минь намайг талархдаг хүн болгооч л гэж анх бол жоохон залуу итгэгч байх үед бол их тэг залбирдаг гэсэн. Бурхан минь өстой баруун солгоог талархаад байдаг хүн болгооч л гэсэн. Тэгээд нөгөө тэн дээр бас жоохон буруу ойлголттой явсан. Дахиад энэ бол миний зүгээс хийх ёстой зүйл байсан байна. Би бурхандаа талархах ёстой. Тэгвэл яавал ер нь бид нар талархах вүлээ? Талархах маань илүү их үр дүнтэй, илүү их бас талархах шалтгаан ундрна гэж заадаг лээ. Бурханы сайн гэдгийг мэдэх тусмал. Тэ бурханы сайн гэдгийг мэдэх тусмал талархна. Бас бурхан талархах амьдрах тусмаа түүнийг сайн гэдгийг бид нар илүү мэднэ гэсэн үг шүү дээ. Аамен. Тэгэхээр хоёр дахь зүйл нь үгээр бидэнд байх ёстой, биднээс гарах ёстой үйл бид нар талархдаг байх ёстой юм аа. Амен. Юу лээ? Хала заагаад өгөөч та надад. Халелуя. За гэр даруй байхыг бид нар өөрөө сонгох, талархах гэсэн бидний бас яг өөрсдөө сонголт авах гэдэг. Бурхан бидний төлөө бас өөр бусдын төлөө хийсэн зүйл бид нар талархлаа өргөдөг байх ёстой юм. Амен. Гуравдугаарт нь бас дахиад өөрөөсөө хийх ёстой зүйл аа. Чигт шулуун байх. Нөгөө integrity гэж үгний тухай яриалсан саяхан тийм ээ. Тэгэхээр үйлчлэгч хүн чигт шулуун, үнэнч шударга зантай бөгөөд тэдний үйлдэл нь итгэмжтэй байдлаар илэрдэг байх ёстой юм аа. Түүнээс ингээд замын дунд хувирдаг, замын дунд эргэж буцдаг тийм биш. Чигт шулуун нэгэн байх ёстой гэсэн. Чадах чинээгээр л зогсно гэсэн үг шүү дээ. Чадах чинээгээр л үйлчлэн гэсэн. Өөрөө би тэг шулуун байна. Тэгээ шударга байна гэдгийг би өөрөөсөө л хийх ёстой байхгүй. Тэгэхгүй эзэн минь намайг учиргүй шударга хүн болгоод өгөөч гэх энэ бол ажиллахгүй. Энэ залбирал бид нар хариу авахгүй гэдэг ойлгох ёстой. 4. Бусдын төлөө санаа тавих. Бурхан минь намайг бусдын төлөө санаа тавьдаг хүн болгоод өгөөч л гэдэг ингээд. Тэгэх юм бол бурхан бидний эргэн тойронд дандаа ингээд нөгөө миний дургуг хүргэсэн хүмүүсийг авчирч магадгүй те. Тэгээ нөгөөдөл нь гачигтаж дутагдаал те ингээд ядраал зүдрээл тэгэл би болох төр нөгөөтгнөөсөө юу ойлгож авах вэ гэхээр би энийг те Есүсийн нэрээр энэ хүмүүст би хайраар хандах ёстой байна гэдгээ тэр тухайн үед ойлгоно гэсэн. Тэгэхээр энэ бас биднээс л хийх ёстой зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бусдад санаа тавих гэдэг бол маш чухал зүйл. Үйлчлэгч хүн ахан дүүсээ хайрлаж бас тэдний хэрэгцээнд санаа тавьдаг байх ёстой гэж бодох та. Амен. За тэгээд та бүхэн бол ерөөсөө энийг дутаасан гэж би бодохгүй байна. Та бүхэн бол инэрлэлчүүд байгаа. Та бүхэн үргэлжлэл өөрсдийн гарыг бас сунгасаар ирсэн байгаа. Бурхан түүнийг чинь харсан учраас та бид өнөөдөр түүний ивэлийг авч амьдарч байгаа. Амен. Тэгээд 5 дугаарт нь сүсэгт амьдрал. Сүсэгт амьдрал. Үйлчлэгч хүн Есүсийн таалалд нийцүүлэх болон сайн мэдээнд бүхнээ зориулдаг байх хэрэгтэй. Тэгэхээр нэг сүсэг гэхэр чинь би итгэдэг, би одоо Бурханы талд шүү, би Есүсийн талд шүү гэж одоо ярианаас илүүгээр үйлдэх тухай Есүс маш их ярьсан байгаа шүү дээ. Тэгээ хүмүүс та нараас юу шаардах вэ гэж Есүс хэллээ. Харуул гэсэн тийм зүйлийг шаардна гэсэн. Тэгвэл бид нар хий нэг би одоо олон хүний дунд би цуглаанасаа гадуур тэгээ нэг одоо жишээ нь би өөр дөрөөл яриа л та тийм ээ. Одоо нөгөө ер нь бол хүмүүсийн бодлоор итгэдэггүй хүмүүс гэж харагдаж байгаа тэр одоо Христийн сургуульд виза хадгалж байгаа хүмүүстээр явж очичаад тэгэл би нэг юм тийм Христэд итгэгч биш хүн Христийн тухай огт ярихгүй чин сэтгэлээс хандахгүй байвал би харуулахгүй байх гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр би бурханд үйлчлдэг хүн. Би чинь бурхантай хүн. Бурхан маань амьд оршигч гэж би итгэж байгаа хүн учраас би хаа явсан газартаа би хин нээч өмнө Христ бол Есүс байгаамаа. Есүс бол цорын ганц аврагч байгаамаа. Та түүнд итгэвэл аврагдаж шүү. Тэр танд хайртай шүү гэдгийг би хэлж чаддаг байх хэвээр. Энэ бол үйлчлэгчд байх хэвээр зан чанар байгаа. Энийг л сүсэгт амьдрал гэж харна. Тийм ээ? Түүнээс шиг янз бүрийн ёс заншил хийгээл тэрийгээ ингээ бусдад харуулах тухай яриаггүй. Би үнэхээр бурхандаа хэрхэн итгэдэггүй. Зовлонгийн дунд, хэцүү дайн дайчин дундаас хамтдаа суугаад залбирая гэдэг тэр хүнийг энэ бол сүсэгт амьдрал байхгүй. Хаач юу ямар ч нөхцөл байдал энэ итгэлтэй байгаа, энэ сүсгтэй байгаа байдлыг нь өөрчлөхгүй гэсэн үг. Халелуя. 6-ад нь үйлчлэх хүсэлтэй байх ёстой. Бурхан минь үйлчлэх сэтгэлтэй болгож өгөөч гэж залбирдаг байлаа. Харин энэ бас биднээс гарах ёстой зүйлээ. Ямар их юм хийх болчоо те ингээ үйлчлэн гэсэн чинь те. За одоо 6 хүрчлээ.
Үйлчлэгч нь Бурхны хаанчлалын төлөө авьяас бэлэг хүч чадлаа зориулдаг. Бусдын төлөө үйлчлэгтээ бас хизээд бэлэн байх хэрэгтэй болно гэсэн үг байна. Энэ биднээс гарах ёстой зүйл байгаамаа. Амен. 7. Гүйцэлдүүлэх. Имийг ингэж бүр ингэж энтгэхэр болоо бүр ингэж completely бүр ингэж дуусгах ёстой. Есүс юу гэлээ? It is finished буюу тийм ээ одоо энэ бүхэн гүйцэлтэй гэж хэлсэн. Тэр бүр ингэж дуусчлаа гэж тэ. Хийгээд дуусчлаа гэж. Энэ нэг тийм хүмүүс хөндлөнгөөс харахад энэ бол нэг тийм бахархалтай тэгж харагдаагүй загалмаа тэр амьд тавхийнхаа өмнө хэлж байгаа. Гэхдээ Есүсийн хувьд энэ үнэхээр маш чухал ажлыг хийсэн баг. За боллоо гэж. Одоо ганцхан нэг ганц 2 хоног унтчихад тэгээд бүтэнсээ өдөр амьдлаад босож ирэхэл үлдлээ. Одоо тэгээ гарч ирээд дагалдагч нартайгаа уулзаад би нэг 40 хоног товлсон байгаа. 40 хоног ингээд энд нь очиж уулзаад тэднийг зоригжуулчаад тэгээ би тэнгэрөө дөрөвдөөд би буцаж ирнэ гэсэн амлалтаа өгөөл болоо. Гэхдээ бүр гол ажлыг яатсан мөлий одоо хийц. Би одоо яг нэг юм юу ятгаж байгаа юм шигтэй. Хүүе. Золоо зэмаа. Бүх өрчин төлөгдсөн. Одоо нэг жоохон ганц нэг юм дээр гар үсгийг зурхал үлдлээ. Тэ. Тэгээс өрчин төлөгдсөн. Эрхийн бичгээ авах л үлдчихэд байна гэж байгаа таатлах байхгүй. Тэ. Тэгэхээр бурхан бидний төлөө бүр гүйцэд хийгээд өгчихсөн учраас бид бас энэ бурханы гүйцэлдүүлсэн ажил дээр ч гэсэн бид нар үүнийг нь зүгээр зарлаад явах байхгүй. За чиний бүх үр төлөгдсөн гэдэг нь сайн мэдээ тарааж байгаа гэсэн. Үйлчлэгч нь хүлээсэн үүргээ ёс төртэй сэтгэл хангалуун давуулан биелүүлдэг байх ёстой. Сургаалт үгсийн 21-ийн 3 дээр үнэн ба шударгыг үйлдэх нь эзэнд бол нядлах тахлаас ч илүү хүлээн авагдана гэж хэлсэн байгаа. Энийг хинд хэлдэг лээ? Санаж байна уу? Бид нар саяхан ярьсан шүү дээ. Самуэль Саул хаанд хэлж байгаа. Тэгээ эзэнд бол тэр шатаал тахлаас илүү хуцыг өөхнөөс ч илүү тийм ээ. Түүний үгэнд дуулуурлах нь үнэхээр таалагдана гэж байна. Тэгэхээр энэ сургаалт үгсээр энэ ишлийг аваад хэлж байгаа байхгүй юу? Үнэн ба шударгыг үйлдэх нь эзэнд нядлах тахлаас ч илүү хүлээн авагдана шүү гэсэн. Бурхан биднийг чиг чулуун амьдарч шударга зөвхтийн замаар явуулахыг дуудсныг байнга санаараа гэж хүсэж байна. Лук 17-гийн 7-оос 10 дээр гэвч та нараас хэн нэгэн нь тариалангч нь эрхэлдэг юм уу малыг чинь хариулдаг боолтой байгаад боолыгоо талбаагаас ирэхтэн Есүс одоо энийг ярьж байгаа шүү дээ. Даруй орж хооллохоор суу гэж хэлэхүү харин ч түүнд надад идэх юм бэлтэг. Бүсээ бүсэлж надад намайг идэж ууж дуустал үйлчил. Дараа нь чи идэж уун биз гэж хэлэхгүй гэж юу. Тушаасныг нь гүйцэтгсэнд боолоо тэр боолыгоо зарцыгаа тэр эзэн нь илүүгээр ингээд таалдаггүй үстэй гэж байгаа байхгүй. Хийх ёстой юм бол тэр хийж байгаа юм. Түүнчлэн та нар ч мөн адил та нар тушаасан бүхнийг гүйцэтгээд бид тусгүй болоод бид нар бол ингээд зохисгүй амьтад тий бид юу хийх ёстойгоо зүгээр хийсэ. Бурхан таны өршөл талархыг гэж ийм хандлагаар бид нар хийх болно гэж хэлсэн. Ямар ч эзэнд үйлчлэхдээ бид түүний төлөө түүний бидний төлөө юу хийснийг нь санаж хандлагаа бид нар зөв болгох ёстой юм аа. Амен. Бид нар хүмүүс учраас бидэнд эмоц байна. Алив юм нэг юм ингээ нэг гинтийн зүйл тохиолдоход бидний нэг үзүүлдэг нөгөө хариу үйлдэлүүд нэг жоохон ондоо. Зарим нь удаан, зарим нь хурдан те. Зарим нь жоохон ааш гарган тэн дээр, зарим нь тэн дээр ингээд ойлгохчгүй байна. Янз бүрийн тийм хариу үйлдэлүүд бид нар гаргадаг. Гэхдээ бидний дараагийн алхам нь юу гэхээр үүнийгээ ухаарад за ийм юм байж болно шүү дээ. Гэхдээ янз бүрийн алдаа ингээд янз бүрийн асуудал гарсан байж болно. Харин энэ нь би яаж хандах ёстой? Миний хандлага зөв байна уу гэдгийг бид нар харах ёстой гэсэн үг. Тэгвэл үйлчлдэг хүн энийгээ бодно гэсэн үг байна. Түүнээсээс ингээд үйлчлэл дээр нь асуудал гарангууд бурхан энийг аав. Тэ? Энийг аав. Болий зүгээр. Ийм гэж юу байдаг. Энд чинь ерөөсөө ингээд болж байгаа учрыг малгаад ингэж ханддаг биш ээ. Зүгээр эзэн хамт байгаа, эзний хүсэл зориг үнэхээр байгаа гэдэг халуун итгээд хандлагаа бас яг зөв болгож байгаараа гэж уриалж байна. 1-р Петрийн 4-р бүлгийн 10-аас 11 дээр гомдолгүйгээр бие биендээ
зочломтгой байгаарай гэсэн. Гомдол үгүйгээр бие биендээ зочломтгой бай. Амен гэж байгаа ч хүн байна. Сонсогдгоол байчаад байна. За хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биендээ Бурхны олон төрлийн нэгүслийн сайн нэрвуучийг үйлчлээрэй гэсэн байна. За их хэвчлээ бид нэр одоо өөрийнхөө юмыг айгүйх нөгөө өөрийнхөө юмд айгүйх нерв шиг ханддаг шүү дээ. Тэгээд ингээл тэг шүрээд нэг жоох юм хэрэгтэй. За. Тэ. Тэнгүүд нэгэндээ зочломтгой байх гэдэг чинь бол Библиэлд юу гэж хэлээд байгаа. Зүгээр ямар ч гомдол байхгүйгээр татганаа дайлгүйгээр л сутгаар хэлж штэ яг орчин цагийн яриагаар. Шогтоод ингээд татганаа тэ ингээд нэг тэнгэлзээд байлгүйгээр зочломтгой байгаарай. Манай ганц зэрэг ах хишгээгч хоёр нэг юм жоо сонио хүмүүс шүү дээ. Тэгээ өнөөдөр бол ер нь ганц зэрэг ахны гэр бүлийн талаар яриад байгаа шиг энэ. Айгүй сонио хүмүүс шүү заяа. Тэгээ энийг би ер нь хааж хэлнэ. Одоо жоохон ам нээсэн дээр жоохон хэдийм хэлчихье. Ингээд бүргээ танихгүй хүн байсан ч ингээд тусламж хэрэгтэй байх юм бол манайд очиж хончихгүй гэж яддаг болсоо тахгүй юу? Тэ. Тэгээ ер нь юм ингээд асууж ярил үгүй гэж арай хэлэхгүй шүү. Тэгээд тэгэхээр би тэр талаар нь юу хэлэх гээд байгаа гэхээр хүнд зочломтгой байх гэдэг бол маш чухал. Тэгээд ингэснээрээ та бидний илүү их одоо олон хүрсэн тийм үйлчлэгчнэр болгож хувирган шүү дээ. Тийм ээ. Тэгээд тийм учраас зочломтгой байхыг бас хүндэтгэж үзээрэй гэж хүсэж байна. Тэгээд хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биендээ Бурхны олон төрлийн нэгүслийн сайн нэрвуучийг үйлчил. Ярьдаг нь Бурхны илэрхийллээр яриг. Тэ өөрөөсөө гусаад авахгүйгээр тийм ээ. Ярьдаг нь гэдэг нь одоо тэ Бурхны илэрхийллээр одоо Бурхны үгэнд хэлсний дагуу ярь гэсэн санаагаар хэлж түүнээс би өөрийнхөө хэнийг нэг өөрчлөхгүй бол би эхнэрийгээ өөрчилчихгүй бол Библиэлд ингэсэн байна. Тэр чи сургаалд үгсийн 31-р бүлгийг уншдаг хүн үгүй юу гэдэг ингээд байвал бас үнэхээр энэ Бурхны үгээр далаалгаж яана гэсэн үг. Бурхны илэрхийллээр үе түүний сэтгэлээр яг гэж хэлж байгаа. Үйлчлдэг нь Бурханаас тэтгэгддэг хүчээр үлдэг. Тэгээд бүх зүйлд Есүс Христээр дамжин Бурхан алдаршуулгдах юм аа. Есүс Христэд алдар ба сүр хүч нь үеийн үед байх болтугай амен гэсэн байна. Бурханы нэгүслийг хүрсэн үйлчлэгчдийн хувьд бид бидэнд өөрсдөд маань өгөгдсөнийг бусдын төлөө зориулдаг байх ёстой юм аа гэсэн утгатай амен. Маркийн 10:45-ыг харах юм бол учир нь хүний хүү үйлчлүүлэхийн тулд биш харин үйлчлэхийн тулд мөн олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ гэсэн. Есүс ирэхдээ үйлчлсэн харин үйлчлүүлэхийн тулд ирээгүй харин ч бүр олныг аврахын төлөө өөрийгөө өгсөн байна. Тэгвэл бид бас өөрийгөө өгөх ёстой болно гэсэн. Филиппо хотынд бичсэн загтал 2:6-аас 7 дээр хэдийгээр тэрээр Бурхны дүр байсан ч Бурхантай тэгш байхыг булаах гэсэнгүү харин өөрийгөө юу ч үгүй болгон боолын дүрийг авч хүнтэй адил болжээ гэж хэлсэн байна. Одоо ингээд нэг хэрвээ Бурханд тэ одоо Бурхан чинь гурлаар оршигч нэг Бурхан. За ингээд одоо ингээд гуруулаад ингээд адилхан Бурхан байна. За ингэсэн чинь ингээд тэгээд байвал яхаа тэ аруусс явчихгүй. Хүмүүсийн нөгөө төлөө жоохон золиосон хийчихв. Тэ? Яг тэгвэл би ингээд энд бас жоохон хаан ширэндээ байгаад амаарай. Нэгнийг доошоо оруулах гэдэг биш. Өөрийгөө өгөх гэсэн сэтгэл Есүсээс гарсан байна гэж хэлж байгаа байхгүй юу? Тийм ээ? Би ч одоо улсын ерөнхийлөгч байна да. Яахаараа би одоо нэг хүмүүсийн хамаг юмыг цэвэрлээ явж явах хэвээр юм. Тэр ерөнхий сайд яагаад явж болтгүй, тийм ээ? Тэр их хурлын дарга яагаад явж болтгүй ингэж байгаатай адилхан. Есүс хийгээгөө гэж байгаа байхгүй. Тэр өөрөө бүр боолын дүрийг өмсгдөг нь биднэрийнтэй адилхан махан биеэр энэ дэлхийд ирсэн тухай ярьжээ. Христ биднийг нүглийн боолчлолоос чөлөөлж, Бурхны хаанчлалын үйлчлэл дуудахдаа өөрөө жинхэнэ дуурайлал үзүүлсэн. Бурхны хүсэл дуулуурсан, шавнарынхаа хөлийг угаасан, загламаан зовлон идэлхтэй өөрийн амийг бусдад өгсөн гэдэг үгээрээ санацгаая. Матай 23:11-ээс 12 дээр харин та нарын дундах хамгийн агуу нь та нарын зарц болог. Өөрийгөө өргөмжилдэг бүгд номхруулагдаж харин өөрийгөө даруй байлгагсад өргөмжлөгдөнө гэсэн юм аа.
Бидний дунд хамгийн агуу нь хин зарц адил үйлчилж байгаа нь шүү гэж ингэж зааж өгсөн гэсэн. Матай 5:48 дээр тийм тэнгэрлэг эцэг чинь төгс байдаг шиг та нар мөн төгс бай гэсэн. Төгс байх гэдгийг энэ бид нар ямар утгаар хүлээж авч түүний хүч чадалтай өөрийгөө энэ зэрэгцүүлэх юм уу? Бид нар угаасаа чадахгүй. Бид нар хийж чадах юм юу агуулаа биднээс бид нар бусдыг хайрлах чадах зүйл байна. Бурханыг тэр бол төгс хайр гэж бүр Колосачуудад хэлсэн байна. Тэгэхээр Есүс биднийг тэнгэрлэг эцэг шиг хайрлахдаа, хайрандаа төгс байгаараа гэж уриалсан байна гэсэн. Эфес хотын бичсэн загтал 4-р бүлгийн 21-с 24 дээр үнэн Есүст байдагчлан та нар үнэхээр түүнийг сонсож түүгээр сургагдсан юм бол амьдралын чинь урдын хэв маягт хамаарах. Залмихийн тачаалын дагуу ялзарч байгаа хуучин хүнээ тайлж. Оюун санааныхаа сүнс дотор шинчлэгдэж үнэний зөвхт байдал ба ариун чанард ор Бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмсөөрэй гэсэн. Үүний дагуу бид шинэ зөв хандлагыг оюун санаандаа тээх хэрэгтэй болно гэсэн. Хамгийн сүүлд нь Ром 12:1-с 2. Ийм дахтуунараа Бурхны өрөвч сэтгэлээр та нараас хичээнгүлэн хүсье. Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай амьд ариун тахил болгож өргөө. Энэ нь та нарын сүнслэг мөргөл юм аа. Энэ үеийг явдалд нийцэлгүй харин оюун санааныхаа шинтгэлээр өөрчлөгдөж байгтун. Тэгвэл Бурхны сайн тааламжид төгс төгөлдөр таалал юу болохыг таних боллоо гэсэн. Оюун санааныхаа шинтгэлээр бид нар өөрчлөгдөх ёстой тухай ярьсан байна. Амен. Бид нар Бурханд үйлчлэхээр дуудагдсан байна. Бид нар Бурханд үйлчлэхээр дуудагдсан байна. Бурхан Бурханы өмнө бид нар нүгэлтэй байлаа, гэмтэй байлаа, бид нар асар бүртэй байлаа. Уг нь бол бид нар Бурханы аль хэдийн гим нүглийн төлөө ингээд товолсон тэр шийтгэлийг бид нар үүрэх ёстой байсан боловч бүр Есүс өөрөө ирээд бидний өмнөөс тэр шийтгэлийг үүрээд өгсөн байна. Тэгвэл бид нар Бурхан миний төлөө, Есүс намайг хайрсны төлөө тэр хариуд нь би түүний энэ дэлхийд юу хийх гэж орж ирсэн тэрэнд нь би оролцож бас гүйцэлдэлд нь би өөрийгөө өгсөн үйлчлэгч баяа гэж би таныг бодож яваасаа гэж хүсэж байгаа. Тэгээ ингэхдээ бидний зүгээс гарах ёстой үйлдэлүүд бас хандлагууд байна. Даруй байх нь, талархдаг байх нь, чигч шулуун амьдрах нь, бид нар бусдын төлөө бас санаа тавьдаг байх нь, бид нар сүсэгтэй амьдрах, өөрийгөө харуулж амьдрах гэсэн, итгэлээ харуулж амьдрах гэсэн. Тэгээ бид нар үйлчлэх хүсэлтэй байх гэсэн. Тэгээд эхлүүлсэн зүйлээ дуусгадаг нэгэн байх гэсэн. Гүйцэлдүүлдэг нэгэн байх гэсэн байна. Энэ бол биднээс гарах ёстой үйл юм аа. Олон зүйл байгаа. Олон юм хийсэн, бүгдийн та өнөөдөр яг одоо санахгүй байгаач. Та эргээгээд бас номлыг үзэж сонсож болно. Тэгээ аяндаа та өөрөө бас яг юу яригдсаныг бүгдийн сайн мэдчихэж байгаа учраас эцэндээ бүгдээрээ үйлчлэцгээе гэж уриалж байна.